Тухайн үйлдвэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэц болон бусад чиг үүргийн байгууллагуудын хамтран зохион байгуулж буй Дэвжээ 2026 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг Нисэх Ярмаг, Төвийн, Алсын гэсэн 3 бүсэд хувааж бүс тус бүрээс шилдэг 2 баг шалгарсан юм а. Энэ өдөр 3 бүсээс шалгарсан 6 баг аваргын төлөө өрсөлдөж 1-р байрт 118 дугаар сургууль, 2-р байрт 18 дугаар сургууль, 3-р байрт 26 дугаар сургууль шалгарлаа. Шонхор баг нийцжилж байна. Сайн бацхан уу. Би 118 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Гавыг гэж хүн байна. За өнөөдөр бас нэг онцлог өдөр болж байгаа. Хүүхдийг зод шийдэхгүй шийдэх эсрэг олон улсын энэ өдөр яг ийм тэмцээн зохиогдож байгаа нь бас учир утгатай маш зүйтэй үйл ажиллагаа боллоо гэж би хувьдаа дүгнэж байгаа. Манай сургууль би энэ тэмцээнд ер нь хүүхдүүдэд өдөртөө бараг 20 жил орж байна. Тэгээ өнөөдөр бид шилдэгэн байж чадлаа, баярлалаа хүүхдүүдтэй. Митингийн дэрлэлтийн эсрэг бүгдээрээ нэгдэцгээе. Манай багийн хүүхдүүд бол ерөнхийдөө сургуулиас биднес яаж сонгож авсан гэхээр хүүхдүүдийг яг өөрсдийнх нь саналаар авсан. Тэрнээс тэрийг оруулъя, энийг оруулъя гэж ярилцаагүй. Дэвжээ тэмцээнд оролцох хүүхдүүд бүгд өөрийнхөө саналаар ирсэн учраас бид хүчтэй байж чадлаа гэж үзэж байгаа. Сайн байцгаана уу. Би нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн 11 ангийн сурагч Маргад Эрдэнэ байна. За өнөөдрийн үед манай баг үнэхээр сайн байж чадлаа. Бид нэр хүч хөдөлмөр бүх юмаа зориулж орсон тэмцээний тэргүүн байраа эзэлж чадсандаа үнэхээр баяртай байна. Сайн байцгаана уу. 18 дугаар сургуулийн Кайзен баг байна. Манай баг хамт олон төвийн бүстэй төрүүлээд за дүүргийнхаа финалд амжилттай оролцсон 2 дугаар байр эзэллээ. Тэгээд хүүхдүүд маань үнэхээр ур чадвар, мэдлэг оюун ухаанаараа тэргүүлээд бус магийнхнаа манлаж амжилттай сайхан оролцлоо. За тэгээд өнөөдөр бол хүүхдийг зодож шитгэх эсрэг өдөр. Тэгээд энэ өдөр хүүхдийн үеийнгийн дээрлэхлийн талаар энд цугларсан хүүхэд болгоом өөрийн дуу хоолойгоо илэрхийлсэн сайхан тэмцээн боллоо гэж бодож байна. За сайн байна уу? Би нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар ангид сурдаг. Намайг Хаширд Ногтог өндөг магадгүй. Өнөөдрийн тэмцээнд оролцсноороо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гардаг үеийнгийн дээрлэхлийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл мэдлэгтэй болсон. Бас дээрээс нь хууль эрх зүйн мэдлэгээ бас нэлийн хэлсэн гэж бодож байна. Манай багийн хамгийн гол онцлог нь асуулт хариултын тэмцээнээр гарч ирсэн. Тэгээ төвийн бүсийн шалгаруулалтын дээрээ ч гэсэн, сая дүүргийн шалгаруулалтын дээрээ ч гэсэн асуулт хариултын тэмцээн дээрээ 9-9 бүтэн оноо бүх асуултандаа зөв хариулж гарч ирсэн. Хамгийн анхны баг хамгийн цоор ганц баг нь байгаа. Сайн байцгаана уу. Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн Breathless Science баг байна. Сайн байцгаана уу. Намайг Саруул өргөлддөг. Би 26 дугаар сургуулийн Breathless Science багийн ахлагч. Өнөөдрийн энэхүү дэвшээ тэмцээнд манай баг 3 дугаар байр эзэлсэн. Энэхүү тэмцээнд орсноороо бид бүхэн найзуудыгаа болон орчин тойрныхоо үе тэнгийн хүүхдүүдийг дээрлэхээс хамгаалах олон арга замуудыг мэдэж авсан. Бас өөрсдийгөө болон дүүгээ, ирээдүгөө яаж өөрчлөж болох вэ гэсэн маш олон шийдлүүдийг өргөж авсан. Яг үеийн хүүхдүүдтэйгээ оролцсон маш гайхалтай тэмцээн байлаа. Хэдий эхний 3 байранд орж чадаагүй ч гэсэн бусад байранд орсон найзууд болон одоо ингээд нэг бүсийн оролцож байсан багуудтай амжилт хүсье, дараагийн удаа гэж бүгд байдаг. Тэгээд өнөөдрийн тэмцээн бол үнэхээр гайхалтай болж өндөрлөлөө. Орчин үеийн нийгмийн дээрлэхэлт хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нэлээд сэдвүүдийг нэлээд хүндсэн байна. Манай багийн хувьд бол хүсээгүй 9 сарын 1, хүсэн хүлээгээгүй 9 сарын 1 гэсэн сэдвээр энэхүү тэмцээнд оролцсон. Энэхүү тэмцээний маань хувьд бол хүүхдийн хүчирхийлэл, нийгмийн дарамт, стресс, мэдээж бас ар гэрийн хүчирхийлэл иймэрхүү юмнуудад төлхөө бас хүүхдүүд нэлээд харуулахыг хүссэн байна. Ер нь бол хүүхэд гэдэг чинь өөрөө бас Монголын минь ирээдүй, бидний амьдарч буй энэ улс нийгмийн минь ирээдүй учраас бид нар хүүхдүүдэд зөв эрүүл боловсролтой мэдээ зөв эрүүл нийгэмд бас хөгжүүлж амьдруулах хэрэгтэй. Үүний эсрэг ингээд болж байгаа сөрөг талуудыг бас нэлээд харуулсан учраас энийг нэлээд залруулах шаардлагатай болов гэж нэлээд харлаа. Сурагчид миний сургууль, миний аюулгүй орон зай, аюулгүйн гурвалжин, хүсэн хүлээгээгүй 9 сарын 1, тоглоом биш тоглоом, хамтдаа хамгаалъя гэсэн сэдвийн хүрээнд даалгавар гүйцэтгэлээ. Тус тэмцээний сургуулиудын ахлахангийн сурагчдын дунд үе тэнгийн дээрлэхэлт цахим орчин болон сургуулийн орчинд үлдэгдэж болцшгүй гэмт хэрэг, зөрчил зам тээвэр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багш, сурагч нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм а.
100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ